За хүнсний баталгаат байдлыг сайжруулах, иргэдийг чанартай, шинжлэх хүнсээр хангахын төслийн зорилгыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ хууль дотор бас дэмжих боломжгүй залт байгаа. Энэ төслийн өгсөн мэдээлэл рүү 200 орчим аж ахуйн нэгжийн нэг өдөр бүгдээрээ зөрчлийн хуулиар өр төлбөрт орох иймэрхүү нөхцөл байдал үүсгэж байна. Төслийн 3 дугаар зүйлийн хүнсний тухай хуулийн 11-ийн 4 дахь заалт, 17-гийн 1 дахь заалтыг хэсгийг өөрчлөн найруулж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрхлэгч бүр зохистой дадал нэвтрүүлснээ итгэмжсэн байгууллагаар заавал баталгаажуулах ийм үүрэг хүлээлгэж. Энэ үүрэг нь бол өнөөдөр сайн дурын шинжтэй байна. Тэгэхээр хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн баримт хүчээс харахаар 200 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ зохистой дадал баталгаажуулдаг итгэмжсэн байгууллага улсын хэмжээнд 1-2 хон байгаа гэж. Тэгээд өнөөдрийн хүртлийн зохистой дадал нэвтрүүлснээ баталгаажуулсан нэг ч аж ахуй нэгж байхгүй. Аж ахуй нэгж байх гараагүй. Дараагийн шатны ISO 22000 ч юм уу энэ 12 жилийн хугацаанд 33 аж ахуй нэгж баталгаажуулсан. Тэгэхээр энэ хоёрхан байгууллага жилдээ 500 байгууллагад баталгаажуулалт хийдэг. Тэгэхээр энэ хэдэн зуун мянган аж ахуй нэгжийн чинь юм хэдэн зуун жилд ингэ шаарддаг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хүчин чадлуудаа бий болгоогүй, сайжруулаагүй, бэлдээгүй гэж шууд ингээд яг энэ хуулийн өөрчлөлт ороод ирэхээр энэ биелэгдэх боломжгүй юм үүргүүд бий болоод. Тэгээд энэ дээр бас тоонууд нь бас хоорондоо зөрчилдөд байна л да. Дагалдж байгаа тэр өгсөн мэдээллүүд нь аж ахуй нэгжүүдэд дарамт болохгүй гэж байна. Тэгсэн мөртлөө энэ баталгаажуулалтын байгууллагын тоон хязгаарлагдмал заавал стандарт дутмаг нутагшуулахад хүндрэлтэй гэдэг жишээлбэл хүндрэлүүд дарамтууд байна. Зардал гарахгүй гэсэн мөртлөө аж ахуй нэгжүүд дээр энэ тодорхой зардал гарнаа гэсэн хоёр зөрчилдсөн юмнууд энэ артлын нэмэлт мэдээллүүд төр байлээ. Тэгэхээр энэ нөгөө талаас энэ баталгаажуулалт маань зөвшөөрлийн шинжтэй байгаа. Яг л ингээд нэрэн зөвшөөрөл биш ч гэсэн яг энэ нөхцөлтөд урьдчилсан нөхцөлд үйл ажиллагаа эрхлэх урьдчилсан нөхцөл хугацаатай гэрчлэгээд төгөлзүүлэх хүчингү болох механизм гэдэг ингээд бүгдээрээ ийм зөвшөөрлийн 70 зөвшөөрлийн шинжтэй. Тэгээд дээр нь зөвшөөрөл маань бас харьцангуй ингээд хуулийн хүрээлд ороод туйлчилдаг бол тэр зүйлүүд энэ дээр байхгүй. Зөвшөөрөлд үйлчлдэг шийдвэрлэх хугацаа, хураамжийн төлбөр ямар хураамжтай байх юм мэдхгүй, гомдол гаргах хамгаалалт тийм юм байхгүй. Тэр ийм монопол эрхтэй байгууллагуудад бүх аж ахуй нэгжүүдийг энэ өнгөрсөн хугацаанд хийгээгүй сайн дурын шинжтэй байсан энэ зохицуулт руу бүгдээрээ шахаад энийг зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр иймэрхүү зүйл залт орж иж байна. Энэ бол өнөөдөр бидний ярилцсан тэр бизнесийн эрх чөлөө гэдэг зарчимтай бол ингээд зөрчилдөж байна. Аж ахуй нэгжүүд илүү хүндрэлт бий болохоор үнэхээр ийм энэ руу оруулъя гэвэл үе шаттайгаар хугацааны хувьд ч гэсэн ядаж энэ баталгаажуулалтынхаа хүчин чадлыг энэ итгэмжлэгдсэн байгууллагуудынхаа хүчин чадлуудыгаа нэмээд хэрэгжих хугацааг нь бас жоохон уужуу тавиад эрсдэл дээр үндэслээд зарим нэг жишээлбэл эрсдэлтэй байгууллагуудыг бол заавал ч юм уу гүйж явахгүй бол шууд ингээд бүх аж ахуй нэгжүүдийг ингээд ийм баталгаажуулалт ийм зөвшөөрлийн шинжтэй ийм зүйл оруулж ирэхийг бол энийг өөрчлөхгүй бол энд наад хуульчин бол бас асуудалтай л чөлөөлөе гэдэг зарчимтай Монгол улсад хуулиар хоригдсноос босод үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх ийм эрх зүйн зөвшөөрлийн тухай хуулийн агуулга маань тийм ба. Тэгэхээр энд бол зөвшөөрөл биш гэсэн зөвшөөрлийн шинжтэй ийм зүйлийг бүх аж ахуй нэгжүүдийг үүргэжүүлэх гэж байна. Тэгээ бүгдээрингийн зөрчлийн хуулиар энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор иймэрхүү зүйл орж байна. Мөнгө сайхан гишүүн хариулъя. Ажлын хэсэг. Уулнууд ажлын хэсэг анхны хэлцүүл ажлын хэсэг хариулах хэрэгтэй л доо. За санаачлагч хариулъя. За мантгай гишүүн хариулъя. За их төвшин гишүүнд бас чухал асуудал хөндөж байгаа зөв. Гэхдээ би бас энэ зохистой дадал гэж юу вэ гэдгийг бас нэг ойлголт ард түмэнд бас өгөхгүй болохгүй хаа. Ер нь бол хүнсний үйлдвэрч бай, ресторан, цайны газар, агуулга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Түгээл гэхэд энэ хүнсний сүлжээнд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа нэмэлт ийм байгууллагууд бол хамгийн энгийн энэ бол өөрөө өндөр түвшний сертификат бол биш. Зүгээр л хамгийн энгийн өдөр тутамдаа эрүүл ахуй, ариун цэвэр тэр хадгалалт, тээвэрлэлийн цахилгаан хариуцлагын хангах
ийм зарчмын зориултаа юм аа. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ одоо байгаа хүнсний хуулийн дээр үндсэндээ бол одоогийн хүнсний хуулийн 7-гийн 1-р зүйл дээр бол заавал баталгаажуулалтыг үүрэг болгосон байгаа. 2012 оноос хойш одоо эхлээд. Тэгээд өнөөдөр 50 гаруй одоо хүнсний ногоо тариалагчид баталгаажуулалт бол хийлгэсэн байдаг. Тэгээд харамсалтай нь одоо өнөөдөр манад бидний амаар орж байгаа хүнс зохисгүй хоол хэрэглээ, хүнсний баталгаад байдал өөрөө хяналт сул, алдагдсантай холбоотойгоор халдварт бус өвчлөл бол нэмэгдэж байгаа. За мөн халдвар судлалын үндэсний төвөөс одоо хавдар үүсгэж байгаа 35% нь өөрөө зохисгүй хоол хэрэглээ байгаа. Тэгэхээр энэ 12 оноос хойш хэрэгжиж байгаа энэ үүрэгжүүлсэн байгаа баталгаажуулалт хийгддэг энэ зохистой дадал өөрөө хэрэгжихгүй яваад байгаамаа. Тэгэхээр энэ энгийн одоо гараа угаах за хэрв та одоо хоол хүнс үйлдвэрлэдэг бол битгий махан дээр одоо гамбанзаа одоо махныхаа гамбанзыг хүнсний ногоо бусад төрлийнхөө хүнстэйгээ битгий холиоч гэсэн энгийн ийм дадлыг нэвтрүүлэх шаардлага хэрэгцээ байгаад байгаа. Тэрнээс биш одоо ISO стандарттай учиргүй одоо лабораториор хэмжиж байгаа тийм одоо шаардлага бол биш. Тэгэхээр энгийн энэ зохистой дадлыг нэвтрүүлдэг байгачаа гэсэн ийм л одоо зохицуултыг хуулинд оруулж өгч байгаамаа. Тэгээ ер нь бол ингээ харах юм бол ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль дээр ч гэсэн зохистой дадлыг нэвтрүүлэх энийг бүр зохион байгуулах хяналт тавих үүргийг бол тусгацсан байдیں۔ ММ-ийн түүхийд биологийн идэвхт одоо энэ хууль ахуйн үйлчлэгээний салбарыг хөгжүүлэх гэдэг энэ олон одоо энэ хууль эрх зүйн орчинд зохистой дадлыг нэвтрүүлэхээр нарийн одоо бас энэ зохицуулт. Тэгэхээр энэ өөрөө хуулиндаа бол зохицуулт нь орчихсон. Гагцхүү бид нэр хэрэгжүүлдэг, энийг хэвшүүлдэг, энэ дадлыг л бий болгох шаардлагыг л одоо энэ хуулинд энэ зохицуулж оруулж өгч байгаамаа. За тодруулъя. Инх төвшин гишүүн. Тэгэхээр гол нь нөгөө бэлэн биш байгаа байхгүй. Өнгөрсөн хугацаанд энэ үр дүн гараагүй. Тэгээ одоо ингээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээл гэхээр ингээд аж ахуйн нэгжүүдийг бүгдээр ингээд шахаар бид нар энэ итгэмжлсэн байгууллагууд чинь хүчин чадал чинь өрөхгүй болохоор одоо эднэр дээр чинь бүгдээрээ очирлаад үн ханш нь ямар байх юм одоо ямар нэгэн тэрвээ маргаан үүсвэл яах юм гэдэг нарийн юм юу ч байхгүй. Тэр ийм рүү бас ингээд энэ олон аж ахуйн нэгжүүдийг бүгдээр ингээд шахах нь одоо тийм одоо яг энэ хэрэгжүүлэх талаасаа бол эсэргүүцэлтэй тулж магадгүй. Хэрвээ бас энийг яг хуу энэ хүчин чадлуудаа сайжруулад энэ ойлголтуудаа сайжруулад ингээд явбал зорилгыг нь бол дэмжиж байгаа. Гол нь яг энийг хэрэгжүүлэх болцоо боломж юм маань ингээд хүчээр ингээд шийдэх нь зохисгүй л харагдаад байна л да. За хариулъя Мунтгай гишүүн. Тэгэхээр одоо угаасаа хуулийн дээр байгаа зохицуулалт байхгүй юу? Тэгээд энэ бол угаасаа зохистой дадлыг үүрэгжүүлээд нэвтрүүлнэ гэд хуулийн дээр тусгацсан байгаа даа. Тэгэхээр бид нар одоо байгаа эрх зүйн орчныг дордуулж ерөөсөө болохгүй. Зөвшөөрлийн тухай хууль дээр бол яаж байгаа вэ гэхээр угаасаа жилдээ 2 удаа одоо энэ бизнесийн эрхчлөөний тухай хууль ч гэсэн зөвшөөрлийг ерөнхийдөө бизнес эрхлэгчдэд зөөлрүүлж өгж байгаа боловч нөгөө талдаа хяналтын механизм хэвээрээ байгаа. Жилдээ 2 удаа хяналт тавина. Тэгэхээр одоо ээлжид үзлэг хяналтынхаа үеэр энгийн зохистой дадал хуулийн заасан энэ зохицуултыг хэрэгжүүлж гин үгүй юу гэдэгтэр л хяналт тавина. Тэгэхээр зохистой дадал гэдэг бол харин түрүүн хэлсэн энгийн одоо гараа угаах асуудал тийм ээ. Энгийн одоо байх ёстой зааварчилгаа түрүүн хэлсэн хоёр гамбанзын хооронд махны гамбанзыг хүнсний одоо бусад төрлийнхөө хүнстэй холдоггүй байх гэдэг энгийн эрүүл ахуйн шаардлага хангасан дадлыг хүнсний одоо үйлдвэр За тодруулъя инх төвшин гишүүн. Тэг гол нэг нэвтрүүлэх дадлыг бол ойлгоод байна. Гол нэг баталгаажуулна гэдэг байхгүй юу? Эрхтэй байгууллагуудаар тэр эрхтэй тэр баталгаажуулах байгууллага чинь усын хэмжээнд хангалттай биш биш. Тэгэхээр энэ одоо шууд ингэж одоо тэгэхээр энэ одоо баталгааж бэлэн болчоод энэ хуулийг одоо шил энэ баталгаажуулах байгууллагуудаа хангалттай ч юм уу юмнууд нь тодорхой болгочоод хэрэгжүүлэхгүй бол энэ дэр бол нэг ийм монопол байгууллагууд руу бүх аж ахуйн нэгжүүдийг одоо энэ хоол хүнсний байгууллагуудыг аваачаад хийж байгаа юм шиг тэнд нь одоо ямар ч завхрал гарахын хэлж мэдэхгүй иймэрхүү
байдал руу шахаад байна л да. За хариулъя. Мантгай гишүүн. За яг хөө одоо ингээд энэ хүнсний тухай хууль маань 14 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбоотой энэ хууль ерөөсөө яг ингээд нэвтрүүлнэ гэд орхицсонтой холбоотойгоор ямар асуудал үүссэн бэ гэхээр бид нар бизнес эрх ашиг дэмжлэггүй яах вэ? Зөв. Гэхдээ нөгөө талдаа бид нар хүний эрүүл мэндийн асуудал яригдж байгаа гэдэг нэгдүгээрт бид нар маш сайн анхаарч ойлгох ёстой. Энэ дээр өндөр ач холбогдох ёстой. Тэгэхээр энэ хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл өөрөө 70% эзэлж байгаа учраас бид нар энэ энгийн зохистой дадал өөрөө хэрэгждэг байх ёстой. Альва энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ингээ. Тэрнээс бид нар бүгдөө л одоо ISO стандарт гэдэг юм уу, хасааб стандартыг нэвтрүүлсэн бай, сертификатжуулсан бай гэсэн юм байхгүй. Тэгээд хяналтын асуудлыг бол одоо угаасаа стандарт техникийн зохицуул тохирлын үнэлгээний хуулиараа маргаан одоо хэрэг гарвал зохицуулагдаад тэр хуулиараа л бусад. За мөнгө сайхан гишүүн нэмж хариулъя. Энэ юм учраас одоогийн хуулийн дээр бол зохистой дадлыг олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаар магадлуулж болно гэд магадлуулахгүй байж болох ийм заалт байгаа байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ заалтаар 12 оноос хойш явж ирж л дээ. Гэтэл энэ хугацаанд нэг ч байгууллага зохистой дадлаар магадлалаа хийлгэхгүй яваад байна гэдэг чинь өөрөө эргээд энгийн жижигхэн юм шиг мөртлөө хүнсний хэрэглэн дээр хүн ардын эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөлөл авчирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хуулийн дээр бид нэр заавал энийгээ магадлуулна гэдэг заалтыг нь оруулж өгөөд энэ магадлалыг хийдэг байгууллагууд нь үүний дагуу нэмж байгуулагдаад энэ хүнс үйлдвэрлэгч, бүтээгч энэ үйлдвэрлэгч нар маань эргээд энэ магадлалаа заавал ордог болсноороо маш их том эерэг үр дагаврыг авчрах гээд байгаа. Тийм учраас бид нар заавал энэ нэгээр магадлуулсан зөвөө гэдэг заалтыг оруулж өгч ээж бид нар одоо энэ хэрэгж За гишүүн